Цэцэглэгийн хэмжээний процессын нэг болох нэг хагас элемент гэж юу юм? Мөн хоёр хагас элемент болон галваны элемент түүний ажиллах зарчмын талаар авч үзнэ. Мягмар сүрэн багш байна. Элементийн хийцийг ойлгохоос өмнө хагас элемент гэдгийг авч үзье. За энийг мөн электродын потенциал гэсэн хичээл дээр бол оруулсан байгаа. Тэрийг дэлгэрүүлээд үзээрэй. За жишээлбэл ямар нэгэн металлыг өөрийнх нь давсны уусмал дүрснийг хагас элемент гэж бол хэлдэг байгаа. За металлыг нь электрод гэж нэрлэж байгаа. Жишээлбэл энэ дээр металл электродыг цайрын нитратын уусмал дүрсэн байна тий. За энэ үед яах вэ гэхээр металл цайр маань хатуу төлөвтэй байсан тийм үү. Тэгэхээр гадаад давхрааныхаа хоёр электроныг алдаад цайр нэмэх хоёр болоод уусмал руу шилжиж байгаа. За энэ цайрын нитратын уусмалд цайр нэмэх хоёр цэнэгтэй мөн нитрат ион нь хасах гэсэн анион бол байгаа штэ. Гэтэл энэ металл цайр бас уусах үзэгдэл ингэж явагдах нь штэ. За ингээд уусах явцад энд сугарсан хоёр электрон байна тий. Энэ нь яг металлынхаа гадаргуу дээр үлддэг байгаа. Өөрөөр хэлбэл металл маань хасгаар цэнэглэгдээд уусмалд цайр нэмэх хоёр гэсэн катион орж ирснээр илүү нэмэх цэнэгтэй. Ингээ уусмал нэмэх цэнэгтэй, электрод нь хасах цэнэгтэй энэ хоёрын шүргэлцэж байгаа гадаргуу дээр потенциалын ялгар үүсэж байгаа тийм үү. За энийг электродын потенциал гэж хэлээдсэн тий. За энэ электродын потенциал нь потенциалыг бичиж тэмдэглэхдээ за P тэнцүү анх бол цайр электрод байсан тийм ээ. За тэгвэл уралд орж байгаа энэ зааглагч гадаргууг нь урал явагдаж байгаа тэр зааглаж байгаа хатуу шингээ орчныг зааглаж байгаа гадаргууг энэ босоо ташуу зураасаар тэмдэглээд тэгээд дээрэс нь цайр нэмэх хоёр буюу уусмал байгаа хэлбэрийг нь ингэж тэмдэглэдэг ахнэ. За энэ нь металлын идэвхий игнэнээс харахад цайрын электродын стандарт потенциал нь тэг 176 вольт, хасах тэг 176 вольт буюу устрагчоос өмнө байрлаж байна. За тэгвэл галваны элементийг угсрахдаа нэг хагас элемент биш хоёр хагас элементийг хооронд нь холбожиж угсардаг байгаа. Хэрвээ энэ металлын идэвхий игнэ гэсэн хичээлийг үзээгүй бол өмнө нь оруулсан байгаа. Тэр бичлэгийг үзээрэй. За металлын идэвхий игнэнд аль болох хол зайтай байрласан элементүүдээс цэцлэгээ хөдөлгөгч хүч буюу цэцлэгааныг гаргаж авах боломж нь илүү их өндөр нэмэгддэг байгаа. Ингээд элементийг ашиглаад цэцлэгаан гүйдлийг гаргаж авдаг. За тэгтэл нэг хагас элемент дэх энэ гүйдэл нь бол уусмал электрод гэсэн энүүхэн эндээ ингээд явагдчих штэ. Тэгээ цааш нь ингээд дамжуулах боломжгүй зөвхөн уусмал электрод хоёрын зааг дээр явагдаад байна тий. Тийм учраас хоёр хагас элементийг угсарч галваны элементийг хийдэг. Хэлбэл стен анчаар хурлыг ашиглаад цэцлэгаан гүйдэл гаргах төхөөрөмжийг галваны элемент гэдэг. Галваны элемент нь хоёр хагас элементээс тогтно гэж ярьсан тийм ээ. За энэ галваны элементийн схемыг бол харуулсан байна. За өөрөөр хэлбэл цайр металл буюу цайр электродыг цайрын сульфатын уусмал дүрсэн энэ нь нэгдүгээр хагас элемент байна тий. За хоёрдугаар хагас элемент нь зис электродыг зисийн сульфатын уусмалд бол дүрсэн байна. За тэгээ хэлхийг битэрүүлэхийн тулд энэ давсан гөөрийг хийж өгдөг байгаа. Тэгээд дээрэс нь энд цэцлэгаан намжуулах утас вольтметр буюу хүчтэй хэмжигчийг байрлуулсан байна. За тэгвэл цайр болон зис электродууд маань идэвхий игнэнд зис нь цайраас хойш байрладаг учраас энэ нь катод болж өгч байна. Харин цайр нь идэвхтэй металл буюу зисээс урд устрагчоос ч өмнө байрлаж байгаа штэ. Ийм учраас энэ нь анод болж өгдөг бахнэ. Зөвлөгөө авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. За мөн өөрсдийнхөө сонирхсан сэдвээр захиалга өгөх боломжтой 9813 3311. За галваны элементийн ажиллах зарчим нь энд бол харагдаж байгаа тийм үү. За тэгэхээр энэ дээр хэдэн процесс бол явагддаг байгаа. Өөрөөр хэлбэл 4 хэсэг процесс явагдана. За эхнийх нь цайр электрод буюу нэгдүгээр хагас элементээр явагдах процесс. За цайр нь уусмалдаа цайрын сульфат хэлбэртэй байгаа тийм үү. Тэгвэл цайрын маань стандарт электродын потенциал нь хасах тэг 76 вольт байгаа тийм. Харин зэсийг тэг 134
Зис нь илүү идэвхгүй, цайр нь илүү идэвхтэй. За идэвхтэй металлууд нь аль болох нэгдлийн байдлаар байхыг ирмэлзээд идэвхгүй нь болохоор тухайн электрод дээр дангаараа ялгархыг ирмэлзчихэд. За тэгвэл энэ цайрын электрод маань металлаасаа уусмал руу шилжих процесс явагдах нь. За өөрөөр хэлбэл цайр хатуу төлөвтэй байсан бол 2 электрон алдаад цайр нэмэх 2 болоод уусмалд шилжиж байна тий. За тэгтэл энэ цайр нэмэх 2 болсон уус нөгөө катион маань ямар анионтой нэгдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ тийм үү. За тэгэхээр цаашаа энэ бол нэгдүгээр үзэгдэл нь байгаа. За хоёрдугаарт нь цайрын алдсан электрон хайчих вэ гэвэл энэ цайр электродынхаа гадаргуу дээр үлдэнэ. За энэ электрон энэхүү гүйдэл дамжуулагчаар дамжаад зис электрод дээр очиж байна тий. За тэгвэл зис маань өөрөө гаднаас электрон аваачгүй алдаачгүй байх үедээ тэг эсэлтэлтийн хэмтэй буюу зис 0 гэсэн эсэлтэлтийн хэмтэй байгаа тийм ээ. За тэгвэл зис маань цайрын шилжүүлсэн 2 электроныг өөртөө нэгдүүлж авах нь. За ингээд уусмалд байсан зис дангаараа зис 0 болоод хатуу өөрөөр хэлбэл энэ электродын масс нэмэгдээд явах нь зис электродын масс цайр электрод бол уусаад хорогдоод байна гэсэн санаа байна шүү дээ тийм ээ. За ингээд уусмалд зисын сульфат маань өөрөө зис нэмэх 2 гээд зис нэмэх 2 болон сульфат ион үүсгээд диссоциад орсон байгаа. Тийм үү? За тэгвэл зис нэмэх 2 нь энэ зисийн электродын гадаргуу дээр цайрын илгээс 2 электроныг өөртөө нэгдүүлээд энэ электродын массыг нэмэгдүүлээд зис 0 болоод ялгараад байдаг бахнэ. За тэгвэл энэ уусмалд сульфат ион илүүдэж орж ирнэ тийм ээ. За сульфат ион хайчих уу гэхээр энэ давсан гүүрээр дамжаад энд байгаа цайр нэмэх 2-той нийлэх замаар урвал циклдэж явагдана. За өөрөөр хэлбэл гүйдэл бол дамжихад хэлхээ битүүрсэн болох нь харагдаж байна тий. За давсан гүүр гэдэг нь юу вэ? Калий хлоридын хансан уусамлаар дүүргэсэн энэ хоёр захт нь болохоор сүрхэг материалаар чигжсэн тий ийм шилэн электрод бол байдаг. Тэгээд энэ сүрхэн материал нь уусамлыг бол нааш нь цааш нь нэвтрүүлэх нь шүү дээ. Тэгэхээр илүүдсэн сульфат ион калитай нэгдээд ийшээ зөөвөрлөгдөөд буцаад сульфат ион нь илүүдлэн ишээгээ уусмал руу ялгарч байна. За тэгвэл штэ энэ нэгдүгээр хагас элементийн электродын потенциалыг за P цайр 0 цайр 2 нэмэх гэж тэмдэглэсэн тий. Хасах тэг 76 электрон вольт байна гэж тэмдэглэсэн шүү. За энэ нь бол анод болж исэн тий. За хоёрдугаар хагас элементэд зис нэмэх 2 уусмалд байжгаад зис 0 болоо ялгарсан тийм үү. Тэгэхээр энэний электродын потенциал нь P гэчээд за зис 2 нэмэх байсан. Тэгээд энэ бас ташуу зураас байна тий. За энэ нь болохоор зис электрод болон энэ зисийн сульфатын уусмалтаас шүргэлцэж байгаа гадаргууг тэмдэглэж байна тийм үү. За тэгээд энэ нь зис 0 гээд металл дээр бол сууж өгч байгаа. Энэ нь 134 вольт байна. За тэгээд энэ хоёр потенциалын ялгуур хэдий ч нэ их байх тусмаа их хэмжээний цахилгаан эрчим хүчийг бол үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл гүйдэл гэдэг нь шүү дээ. Электронуудын цэгцэрсэн хөдөлгөөн буюу электронууд бол цайр электродоос зис электрод руу ингэж урсаж өгч байгаа нь харагдаж байна тий. За тэгээд ингээд хэлхээ битүүрсэн байна. Элементээр явагддаг үзэгдлийг нөө бичиж тэмдэглэж авахт нь хялбар ойлгох зорилгоор энд дэлгэрүүлээд биччихлээ. За цайр 2 электрон алдаад цайрын нэмэх 2 катион үүсгээд цайр маань уусмал руу шилжиж байна тий. За зис бол цайрын алдсан 2 электроныг өөртөө нэгдүүлээд зис электродын масс бол нэмэгдээд яваад ахна. За хоёрдугаар хагас элементэд илүүдсэн сульфат ион нь калиен сульфатын калий хлоридын гүүрээр дамжиж нэгдүгээр хагас элемент рүү шилжиж байна. Харин цайр электрод дээр алдагдсан электрон гүйдэл дамжуулагчаар зис электрод руу шилжиж цахилгаан гүйдлийг үүсгэж байгааг харж болно. Далгааны элемент нь нэг үгээр хэлэхэд эсэлтэн ангич гурвлыг ашиглаад цахилгаан гүйдлийг үйлдвэрлэж байна тийм үү. За анод дээр явагдах гурвлыг энд бичсэн байна тий.
цайр электрод маань хатуу төлөвтэй байжгаад цайр нэмэх 2 болоод уусмал руу шилжчихсэн. Катод электрод маань катод уусмалд бол зис нэмэх 2, катодын орчимд зис нэмэх 2 буюу зисийн сульфатын уусмалд байсан байна, тийм ээ. Цайрын 2 электроныг нэгдүүлээд зис электродын гадаргуу дээр металл зис сууж байгаа гэд ингэж катодын урвал анодын эсэлтэй ангиж хуруулуудыг тусад нь бичиж тэмдэглэдэг байна. Эдгээр нь катод болон анодын хагас урвалын тэгштгэл болно. За тэгвэл энэ хоёр урвалын тэгштэглийг нэмье, тийм үү? За нэмэхээр тэнцвүүгийн тэмдгийн зүүн талд байгаагийн нэг хэсэг нэмээд баруун талд байгаагийн нэг хэсэг нэмнэ. За зүүн талд байгаа нийлбэр нь урвалын эхний төлөвийг харуулна. Баруун талд байгаа нийлбэр нь урвалын эцсийн төлөвийг харуулах нь байна, тийм үү? За тэгвэл эндээс 2 электрон хураагдчихна. За тэгээд үлдэгдэл нь цайр 0 буюу цайр электрод дээр зис нэмэх 2 уусмал дэсийг хэлбэр нь бичигдсэн байна, тий. За тэнцүү цайр уусмал руу шилжээд зис маань 0 буюу электродынхаа гадаргуу дээр ялгарсан байна. За энэ нь бол эсэлтэй ангижрах урвалын нийлбэр урвалын тэгштгэл болж байна, тий. За энэ нь ерөнхийдөө бол урвалын ихэнд цайр 0 буюу эсэлтлийн зэрэгтэй зис нь нэмэх 2 буюу уусмалтай байгаа гэдгийг л илэрхийлж байна. За эндээс ингээ харахад ер нь нэмэх эсэлтлийн зэрэгтэй металлууд нь бол уусмалтай байгаад байна, тийм ээ. Харин тэг эсэлтлийн зэрэгтэй нь нөгөө электрод нь хатуугаараа байгаа гэж ойлгож болох гээд байна, тий. За ер нь энэ галваны элемент ажиллахдаа цайр электрод дандаа уусаад хорогдоод жингийн хорогдол үүсээд зисийн масс бол нэмэгдээд байна. Ягаад гэхээр уусамлаас зис 0 болоод очиж наалдаад байгаа. Цайр болохоор эндээс уусаад цайр нэмэх 2 болоод уусмал руу шилжээд байгаа штэ. За тэгвэл энэ галваны элементийг дандаа ингэж зурах чинь хэцүү. Тийм учраас энийг хэлбэрчлэх үүднээс дараах байдлаар бичиж тэмдэглэдэг байгаа. За цайр хатуу төлөвтэй байсан нэг зураас. За энэ нэг зураас маань юу вэ гэхээр нөгөө цайрын сульфат болон цайр гэсэн цайр электрод хоёрыг зааглаж байгаа тэр гадаргууг илэрхийлж байгаа. За дараа нь 2 зураас, тийм ээ. За энэ нь юуг илэрхийлж байна гэхээр энэ хоёр ханыг буюу давсан гүр дунд нь байгаа шүү гэдгээ илэрхийлж чинь, тий. За тэрний дараагаар зисийн сульфат юуны уусмал байсан бэ гэдгээ тэмдэглээд нөгөө электродын мөн тэмдэглэсэн байна, зисийн электродыг, тий. За зисийн сульфатын уусмал болон зис электрод нь бас хоорондоо шүргэлцсэн гадаргууг нь энэ босоо шугамаар ингэж тэмдэглэдэг байна. За тэгээд энэ бичиглэлийг харангуйтаа цайрын сульфатын уусмал цайр электрод дүрсэн юм байна. Зисийн сульфатын уусмалд зис электродыг дүрсэн галваны элемент юм байна гэж ойлгох нь, тий. За галваны элементийг бэлтгэхдээ гол төлөв энэ цайрын сульфат, зисийн сульфатын уусмалыг 1 молоор авч бэлддэг байгаа. Тэгээд учир нь нөгөө стандарт потенциал нь 1 молийн утга дээр бол тооцоо хийгддэг. Зарим бодлогын нөхцөлд эдгээр уусмалын концентрацийг арай өөрөөр бас тооцоолох боломж байдаг. За энэ маягаар галваны элементийг бичиж тэмдэглэнэ. Элементийн цэцлэгийн хөдөлгөгч хүчийг тооцоолох гэж байна. За инкент бол дэжтэй энэ дээр цайрын сульфат болон зисийн сульфатын 1 молийн уусмалуудыг ашигласан буюу стандарт хэлхийг бол авч үзсэн байна, тийм ээ. Энэ дээр зисийн сульфатын уусмалын зис электродтой шүргэлцсэн энэхүү нэг хагас элементийн электродын потенциал нь тэг 34 байгаа. Харин цайр электродын потенциал нь хасах тэг 176 вольт байж байгаа, тийм үү. Тэгвэл катодынх нь электродын потенциалаас цэцлэгийн хөдөлгөгч хүчийг тооцоолохдоо катодынх нь электродын потенциалаас анодынхыг нь хасна. За өөрөөр хэлбэл тэг 134-өөс хасдаг нь хасах тэг 176 вольт буюу 1.1 вольт болж байна. За гибсийн энергийг тооцоолохдоо хасгын нэг үржих нь F, үржих нь E цэцлэгийн хөдөлгөгч хүч гэдгээр бол тооцоолдог байгаа. За N гэдэг нь нэг бүтэн цикл хийхэд зарцуулагдж байгаа электроны тоо. За тэгвэл цайр 2 электроныг алдахад зис 2 электроныг нэгдүүлж исэн учраас N нь бол 2 гэдэг тоотой тэнцүү байна. F буюу Фарадийн тоо нь 96500 кулон байгаа. Энэ электрод бүхий галваны элементийн цэцлэгийн хөдөлгөгч хүч нь 1.1 вольт байна, тий. За ингээд тооцоолохоор 212300 жоул хасах тэмдэгтэй гарч байна. За энэ нь уг процесс бол аяндаа өөрөө явагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл
Цэсийн сульфатын 1 молекийн усмалд энэ цэс электродыг дүүрээд цайрын сульфатын 1 молекийн усмалд цайр электродыг дүүрээд энэхүү хэлхээг ингээд өгсөрсөн тохиолдолд энэ хэлхээ өөрөө автоматар ажиллаж цахилгаан гүйдлийг гаргах нэ. За энэ гүйдлийн хүч нь 1.1 вольт болох нэ. Галваны элементийн уусамлын концентрац нь 1 мол литрээс өөр байгаа тохиолдолд үүнийг концентрацит галваны элемент гэж нэрлэдэг байгаа тийм үү. За тэгвэл концентрацит галваны элементийн хагас элемент тус бүрийн үүсгэж байгаа потенциалын ялгарыг энэ томьёогоор тооцоолно. Өөрөөр хэлбэл стандарт потенциалын утга буюу 25 градус 1 атмосфер даралтанд хэмжсэн тухайн металлын стандарт потенциал дээр нэмэх нь 1059-ийг хуваах нь тэгээ 10-ын логарифм металлын концентрац гэж тооцоолдог. За энэ гэдэг маань тухайн металлын авж байгаа эсвэл алдаж байгаа электроны тоо байна. Металл нэмэх ионных нь концентрацийг энд бичиж тооцоолно. За ингээд цахилгаан хөдөлгөөгч хүчийг нь мөн ялгаагүй катодын электродын потенциалаас анод электродын потенциалыг асаж тооцно. Гибсийн энергийг нь мөн энийг үржих нь Фродийн тоо үржих нь цахилгаан хөдөлгөөгч хүч гэдгээр бол тооцдог байгаа шүү. За ингээд хичээлийн талаар нэмэлт мэдээлэл зөвлөгөө авах бол 9813 3311 дугаарт хандаарай. Зөвлөгөө мэдээлэл авах бол 9813 3311 дугаарт хандаарай. За дараах бие даах ажлыг гүйцэтгээрэй. За нэгдүгээрт нь төмрийн сульфатын 0.1 молекийн усмалд төмөр дүрсэн нэг хагас элементийн электродын потенциалыг олох нь зургийг нь зурж үзүүлэх нэ. За хоёрдугаарт нь төмөр ба мөнгөний нитратын стандарт усмал бүхий галваны элементийг зураад тухайн галваны элементийн тэмдэглэлийн урвалын тэгшдэглийг бичнэ. За мөн цахилгаан хөдөлгөөгч хүч гибсийн энергийг тооцоолоорой. За гуравдугаарт нь цэсийн сульфатын уусамлын концентрац 1.5 мол литр, цайрын сульфатын уусамлын концентрац 0.1 мол литр байх үеийн концентрацит галваны элементийн цахилгааны хөдөлгөөгч хүч гибсийн энергийг тооцоолоорой. Анхаарал хандаасанд баярлалаа.